Эрхэм буудагч нэвтрүүлгийнхаа үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Би та бүхэндээ танилцуулахаар нэмэгдэн M700 гэх галц зэвсгийг бэлдэж авчирлаа. Тэгээ энэ зэвсгийг ярихын тулд заавалч мэрэгэн буудагч ярих ёстой. Тэгэхээр бид тусгай албаны нэгэн мэрэгэн буудагчийг урьж оролцуулж байна. За энэ өдрийн мэнд. За энэ сайхан агуу зэвсгийн талаар бид нэг сайн энэхтэн бол Америкийн нэгдсэн улсын угсаа бэлэг тэмдэг домог болсон буу. Энэхтэн бол ерөнхийдөө хүний нэр аливаа бүтээгдэхүүн цом бүтээгч хаа нэрээр юм ихэн болдог зэвсгүүд нэрлэгдсэн байдаг. Энэхтэн ерөнхийдөө 2016 онд баг 200 жилийнхаа үед тэмдэглэсэн. Өнөөдөр баг 210 жилийнхэн баг тохиож байгаа юм зэвсэг. За тэгээд энэ зэвсгийг одоо манай Монгол улсад бол ихэнх нь анчид хэрэгжилж байна. Дээр нь бас тусгай албадууд маань хэрэгжилдэг. Тэгээд энэ зэвсэгтэй нь хэдийн үеэс анх танилцсан бэ? Энэ зэвсэгтэй үед би өөрөө мэрэгэн буудагч анх сонгож явуулалтанд ороод тэр цагаас хойш би анх танилцсан зэвсэг байна. Нэмж ярих бол 1900 оны ихэнх үед болохоор хагас автомат шотган, хагас автомат винтобо, дараа ажиллагаатай шотган буу ерөнхийдөө анх үйлдвэрлэн 1900 оны ихэнх үед гаргасан юм. Тэгээ энэ нэг хагас автомат хэрэг та бүхэн мэдж байгаа тэр герман дээр олон гардын дээр тэр дэлхийн 1-р дайны үед энэ тэр хагас автомат ажиллаад энэ шотган дорбиг одоо манайхан дорбиг гэж ярьдаг тэр ууж одоо олон кинонд тэр гардыг тэр зэвсэг бол анхных нь тэр тэр винтобо нь болохоор зэрэг ерөнхийдөө тухайн үед ямар алдар нэртэй болсон юм бэ гэвэл тухайн анх хийсэн хүн рүү арсан дээрс байдаг. Тэр хүн бодоход 3 сумыг маш богино хугацаанд орж арслан устгаж үр хаймнасыг авсан гэдэг. Тэгээд тэрүүгээр их олон нийтэд их алдартай болоод тэрнээс ерөнхийдөө бол бас тодорхой хэмжээний нэрэнд олж ирсэн. Тэгээ энэ зэвсэг маань ер нь хэдийн үеэс анх энэ M700 загвар маань хэдэн оноос анх ирсэн бэ? Анхны зохион бүтээгч нь 1900 оны дэлхийн 2-р дайны өмнөх үед Walker гэдэг Америкийн анхны зохион бүтээгч ерөнхийдөө загваруудаа хийж гисэн байдаг. Тэгээд хийж сайжруулалт хийж явсаар байгаа 1900 яг албан ёсны загвар болохоор 1962 онд хоёр төрлийн загварыг гаргасан байдаг. Хамгийн зөвлөлтөөр. Тэр нь болохоор зэрэг Эмхтон 700 ADL, BDL гэсэн хамгийн зөвлөлт хоёр загварыг гаргасан байдаг. Түүний дараа Америкийн тэнцвэр зэргийн хүчин, Америкийн харин бидний хүсэл шаардлага нь нийцсэн зэвсэг гаргадаг гэж өгöd M24, M40 гэсэн яг цэргийн зөвлөлт мөрөн бодчин зэвсгийг бүтээсэн. За одоо манай тусгайлтаас анчид хэрэглэдэг энэ юу юугаараа давуу талтай юм бэ? Одоо бусад зэвсгүүд одоо мэрэгэн буудагчийн бенто бол олон оронд олон зэвсэг үйлдвэрлэгч хийдэг шүү дээ. Юугаараа давуу талтай? Ер нь зэвсэг бүтээгчнэрийн ганц баримтлагдаг хамгийн чухал зүйл нь ерөнхийдөө найдвартай ажиллагаа, ерөнхийдөө наривчлал их гол төлөв гэдэг. Яг тухайн цаг үедээ үл өөрийн заавар, өөрийн амархан цэнгэлэх замагны ажиллагаа, өнгө, бат бөх чанар, өөрийн тийм маневр, тийм төвлөд авч явахад хөнгөн байдал, тэг хамгийн гол нь наривчл тэр үйл хүмүүст нэлээд төвөмөл болсон. Тий. Энэ зөв босод одоо манайхан монголчуудын уламжлалт гэдэг мощны бинто гэдэг чинь урт байдаг шүү дээ. Тийм чинь богинохон гол төмөртэй. Тэгэхээр нөгөө хүмүүс ярьдаг гол төмөр урт байсан хол шидэн ч гэдэг. Тэр ойлголт бас нэг байхгүй нэ шүү дээ. Хамгийн гол нь наривчл. Тэгсэн мөртөө богинохон ч гэсэн гол төмөртэй байлгаж байна. За энэ зэвсэг маань ихээр 308 одоо бид нэр 762 51 сумаар төсөн байна. Энэ гэхдээ бодоод энэ үйлдвэрөөсөө ийм тоног хэрэгсэлтэй байдаг. Энэ л болохоор зөв Эмхтон 700 SPS гэдэг загвар байна. Яг стокын солиод сүүлийн загварын жоон сонгол талруу нь оруулаад яг тухайн хүн буудагч хаа өөрөө өөрийн хүний бие физиолог өөр байдаг учраас тэр өөрийнхөө биеийн физиолог тохируулаад ингээд тонолцсон байгаа. За. Одоо чиний бас асуухад одоо масс брейк бидний гэдэг тийм хөдөлгөөн юу тэрх багсах чаа зүйл шүү дээ. Энэ нь бас хэцүү нөлөөлөл.
Энэ болохоор зэрэг бас тодорхой нийцийг нөлөөлнө. Хамгийн гол нь сумны бөөгнөл сайжруулна. Хамгийн гол одоо нэг наривчлал гэж одоо жанрыг илүү дээшлүүлж өгч байгаа юм. Тэрэлт багсан. Тэрэлт багсан. 2000 оны үдүүл бас нэгэн дэлхийн нийт нэлээд хилээд дагуулсан байдаг. Тэр нь бол зөвхөн гохны ажиллагааны систем алдаатай байна гэж олон нийт их онцлогдсон. За тухайн Ерөнхийлөгчийн үйлдвэртэй болохоор зэрэг 2000 гаруй онд ирсэн. Шүүхтүүл бараг 200 хэмжил гаргасан бид. Тухайн хүмүүсийн гомдлыг ингээд судлаад үзэхээр ихэн голдуу тухайн хүмүүсийн буруутай өөрсдийнх нь буруутай ажиллагаанаас болсон байна. Бүү биш хүндээ байна гэсэн гомдол төр зөвхөн нөхцөлт өгсөн гэдэг. Өөрөөр хэлбэл энэ чинь гохны явуултаас одоо ямар нэгэн сонсгүй байдлаар гал алдах тийм ингээд асуудал их үүсээд гомдол гаргасан гэж ойлгох тийм. Өөрсдөө гохны систем өсвөл өөрчилсөн. Болохоор байх ёстой үйлдвэрийн хэмжээнээс өөр байдлаар тохируулсан. Хоёрдугаарт бооны яг аюулгүй дүнтэй буруу харьцсан. Өөрсдөө бос руу чиглүүлж болохгүй янз бүрийн дүрмүүдийг үл маш их зөрчсөн. Аюулгүй байна. Том дүрм зарчмыг ерөөсөө мөрдөөгөөс болсон байна. Тийм учраас ер нь иргэд өөрсдөө эзэмшигч нь өөрөө буун аюултай биш хүн аюултай байна. Тийм учраас бооны соёлоо дэвшлүүлжээ. Одоо энэ гохны ингээд асуудал гэж энэ магадгүй тийм өөрөө ч одоо энэ зэвсгийг ашиглаж байгаа үед одоо буу ингээд гох алдах ч юм тийм асуудал байжсэн үү? Тийм одоо бол будагчаа шалтгааллахгүйгээр гадны нөлөөгөөр охин сум алддаг тийм тохиол байсан уу? Миний хувьд л яг хөө тийм байгуу. Гэхдээ Америк тэр тухайн гохны систем алдаантай байна гэсэн маш их тэр гомдлын ихэнх холбоо гаргасан гомдол хэлэх нь тийм мэрэгжлийн хүмүүс л гаргаагүй байсан. Дандаа энгийн ирээд дандаа хөгчд гаргасан. Энэ учраас буута бооны соёлоо дэвшлүүлжээ гэдгийг тэр уултдаг гэж анхны цом бүтээгч нь өөрөө хэлсэн. Тэгээ одоо өөрөөр энэ ч гэсэн бас манай үзэгчдээс бас хамаатай зүйл яг тэгвэл миний бас эзэмшижсэн мэрэгжлийн гэдэг юм уу. Би өмнө шинжээчээр галцгийн шинжээчээр хэлсэн тухайд ирдэг одоо бид нар дээр хийсэн шинжилгээнүүд ихэнх нь л ер нь бол буудагчаас шалтгаалсан дандаа санамс болгоомжгүй байдлаараа зэвсэг алдах аймнаас өөр аймнасыг хохирдог ч бусдад бас хохирол хөвшүүлсэн тохиол байна. Энэ бол дандаа буудагчаас шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл буунд биш байна. Буу бол өөрөөр хэлбэл чинь амьгүй зүйл, техник эзэмшигч нь л өөрөө тэрийг эзэмших гэсэн юм. Зөвхөн аюултай биш, өмнө аюултай байна. Энийг бас бид нар зөв ойлгох. Тэгэхгүй бол буул гэхээр л нэг аюултай зүйл гэж ойлгоод байдаг. Тэгэхээр зүгээр техник хэрэгсэл юм. За буудагчаас шалтгаалдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэ зэвсэг гэдэг одоо манай Монгол улсын Ерөнхий аймгийн зуул бол бас илбэг байдаг л да. Одоо энэ сонирхогчд болон галт зэвсэг эзэмшигч дээр нь энэ эрхэм бодлогын спортоор хичээлж хүмүүс их байдаг. Тэгээ би бас сонирхоод асуухад та бүхэн бас эрхэм бодлогын тэмцээнд бас ордог бах тий. Тэгээ орлоо яах вэ? Тий одоо Монгол улс ч бас одоо өөрсдөө тийм одоо эрхэм бодлогын тэмцээнүүд олон зохиогдож байгаа. Холын зам эрхэм бодлого F class гэдэг янз бүрийн тэмцээнүүд өгдөг. Та тэмцээнүүд ер нь ихэр оролцож байна. Ерөнхийдөө л тодорхой олон улсын чанартай тэмцээнүүд бол оролцож байсан. Сүүлийн үед л яг Ерөнхийдөөнд бол дэлхийн зэвсгэл маш хурдцтай хөгжиж байгаа учраас зэрэг сүүлийн үед Ерөнхийдөөнд бол зөв хүмүүс нэг бас тийм сайн биш байна. Тийм жоохон сөрөг байдлаар ингээд хүмүүс ерөнхийдөө олон нийтэд ингээд мэдээлэл өгдөг. Миний яг ингээд бодит байдал дээр харсан ойлголт бол байна. Олон улсад мөрөн бодогч нэг томоохон тэмцээн бол тэр нь Унгар улсад цэрэг цагдаа тусгаал мөрөн бодогчдын тэмцээн гэж болдог. Тийм тэмцээн. Тэгээд тэрхүү тэмцээнд болохоос манай Хятад улсын мөрөн бодогч нар сүүлийн 10 жил Ерөнхийдөө буугаар их голдуу оролцож байгаа. Бид нэр яаж оролцдог гэхээр эхлээд өөрсдийнхөө үйлдвэрийн буу их голдуу төлхөө ашиглахыг, туршихыг ерөнхийдөө боддог. Тодорхой тэмцээний явц донд буугаа ингэж сольдог. Тухайн үед асуухаар зэрэг бид нар болохоос бидний бууж асуудал гарлаа. Тийм учраас буугаа солио буудана. Тэгээ гаргаж ирсэн буунд их голдуу Ерөнхийдөө 700 байдаг.
Өөрөөр хэлбэл нөгөө найдвартай байдал, наривчлалтай байдал нь л энэ бүгд зэвсгийг харуулдаг шүү дээ, тийм. Санахад асуу тэр тэмцээн чинь Монгол улсад одоо энэ та тэр тэмцээнд хэдэн үед оролцсон бэ? Тэгээ манай Монгол улсаас юу нэмжин оролцож байсан уу? Монгол улсаас би хамгийн анхны баг болж багаар оролцож байсан. Тэр тэмцээнд цэс Монгол улсаас юм дахиж өөр баг бол оролцоогүй. За одоо хоёул зэвсгэр байхыг буцаад орё. Энэ үйлдвэрлэгчээс ч юм уу энэ нэмэлт тоног уу эсвэл энэ үйлдвэрлэгчний ийм байдлаар үйлдвэрлэдэг үү? Ер нь анхны загварууд бол яг тэр стандарт загвараар үйлдвэрлэдэг. Сүүлийн үед бууны зэвсгийн хөгжил маш өндөр улстай үзэж байгаа учраас энэ нэмэлт бууны тоноглуудыг хийдэг болсон. Хуучин бол нөгөө олимпийн төрлийн спорт бодлогын бунууд бол ерөнхийдөө ийм цовмол төрлийн ингэж бунууд гардаг гэсэн. Сүүлдээ мэргэжлийн малтай зөвлөж ийм тоног хэрэгслүүд маш их гардаг гэсэн. Энэ бол яг үйлдвэр хэмжээ өөрхөн тоног нэмэлт тоног. Сүүлийн үеийн зэвсгүүд бол ерөнхийдөө шууд өөрөөс нь тоноглолтой бол гардаг. Гэхдээ тухайн хүний биеийн физиологийн онцлогоос шалтгаалаад нэмэлт тоногнууд өөрсдөө энэ хийдэг. Жишээ нь хохны системийг өөрчлөх ч юм уу, нэмэлт өөртөө тохиолсон хохны системийг авч тавих ч юм уу. Тийм манай үзэгчтэй эдгэлэг нь бол хоонцор болон одоо манайхан хошгоны мод гэж ярьдаг. Самраны модоор хийсэн модтой буунууд харагддаг. Тэгээд би ийм одоо өшдөг тийм ийм тоноглолтой бууныг хараад би анх удаа харж байгаа л да. Энэ дээр ерөнхийдөө мэдээж үйлдвэрлэгч бол дурангийн хийхгүйгээр бусдыг хийж байгаа. Энэ дуран бол ямар ч үйлдвэрлэгч байж болно тийм ямар ч үйлдвэрлэгч байж болно. Тэгэд одоо өөрөөр энэ дээр одоо шалгарсан гэдэг нь ер нь ямар ч дуран тавиул. Ер нь олон улсын энэ тэмцээн энэ ерөн бодлогын тэмцээнүүд төр ерөөд энэ буу сум зэвсэг энэ дуран үйлдвэрлэгч нар бол яг олон улсын өндөр чанартай тэмцээнүүдэд одоо дуршид тэнд дүн шинжилгээ хийж энэ дээрээс сайжруулалт ер нь хийж идэг. Хамгийн сайн ерөөдөө тэнд бас хамгийн сайн дуран зэвсэг нь ямар тэмцэл байна гэх зэрэг энэ Германы Шведийн дэргэд дуран нэгэн бодлогчийн бууны хувьд бол Английн International Series гэдэг хаан дуран хаан буу гэж хэлдэг үздэг. Гэхдээ энэ бол бидэрт бас яаж гэсэн өрсөлдөөл байна. Энэ зэвсгээ хэрв одоо үзэгчид одоо зэвсгээ арь гамтай хэрэглэе гэж ярьдаг. Тэн дээр юу анхаарч болохоор асуудал юу вэ? Бууга найдвартай ажиллагаа, наривчлал энэ чанар бүх тал дээр анхаарах бол маш цэвэрлэг үйлчлэг л тогтмолсон. Манай монголчуудын нэг нийтлэг зан гэдэг энэ тухайд ихэд харагдаад байдаг. Тэр нь болохоор зэрэг буутчаад энэ бууга тэр борноос цэвэрлэг үйлчлэгийг хийдгүү. 2-3 он болдог ч юм уу 7 хоногийн дараа хийдэг ч юм тийм их юм ажиллаад. Одоо манай үйлчлэгчтэй бас тийм алдаа гардаг. Гадаа хүүтэн ингээд анд ч юм уу өдөө явчаал хүүтэн чигээр навчрангуудаа гэрлэг оруулаад тэгсэн цэвэрлэг хайждаг тий. Тэр нэг цан зохиол эдгээр нөөдөгийн цаанд буугаа санаад авах гоо зэвэрсэн гэж хэлдэг шүү дээ. Манай тийм манай амжилт бол сонирхогчтой ерөнхийдөө тэгдэг шүү дээ. Хөдөө амд явсан бол буугаа тэр дор нь цэвэрлдэг. Авчраад идэвхтэй авчраа мартчихдаг. Тэгээд дараа гинт явах болохоор зэрэг аваад үздэг дахиад бодлого үлддэг. Тийм учраас бууны юм хэлээд. Өөрөөр бууныхаа наслалтыг одоо яг уцхыг гэвэл сайхан цэвэрлэх хэрэгтэй тий. Дээр нь бас аюулгүй ажиллагаа зааварлах хэрэгтэй. За бас сонирхож асууж болж байгаа нь манай мэрэгэн бодогчдыг ер нь ямар сургалт ямар хаана бэлддэг юм бэ гэдэг Монгол улсын мэрэгэн бодогчтой. Энэ талаар л ирэхэд би ярмаар байна. За зоочлоо энэ хаалтаа сэдв байх нь. Бас нэг асуух гэдэг сонирхоод байна. Та энэ зэвсгээр одоо үзүүлж ирсэн дээд амжилт тийм таны одоо яг ямар хөө зүйл вэ одоо рекорд ч гэх юм уу. Тэр технологийн тэмцээнд болохоор зэрэг би эндээс өөрийн гэсэн буутаа бол яваагүй. Тодорхой өмнө нэг 2 жил тэмцээнд оролцсон учраас зарим нэг
мэрэгэн бодогчтой гадны мэрэгэн бодогчтой юм гайгүй тогтно харилцаатай байдаг. Тэгээд эндээс өөрөө зэвсэхгүй явж үзээс харилцаатай байсан учраас зэрэг өөрсдөө илүү тийм зэвсэг хөдөө зэвсэгтэй болно ингээд оролцуулаад өгч би өөрөө сумаалтж аваад оролцъё гэдэг тийм хүсэлтэд тохиолдоор явсан. Тэнцээд оролцоод бид нэр өөрсдөө илүү зэвсэг аваад оролцсон байсан. Тухайн үед л миний яг тэдний авчирсан зэвсэг л ихэн голдуу 762-гаар 51 308 зэвсэг 300 маань 338 алхах ийм зэвсгүүдийн өндөр бүтэн чадалтай нарийнчлан төтөйм зэвсгүүд байсан. Надад өгсөн бууны болохоор зэрэг 535 буюу 223 суудаг ийм өнгөтөн болон зурагчсан байсан. Тухайн үед тэнцээний маш олон ийм даалгавруудтай байдаг. Нэг даалгаврын дээр болохоор 450 метрт буудах чинь хүний буудах байвал тухайн А4 хэмжээтэй дээр нь байгаа зураг нь болохоор хүний нүүрний дүрстэй нэг 8-аас 10 инч 20-23 см хэмжээтэй юм байсан. Тэр үед 450 м буудлах үлдэх юм даалгавар байсан. Тэгээд буудлын үед л хоёр буудлын их. Одоо өөрөөр 450 м гэдэг чинь одоо 223 см бол одоо бидний мэддэг R15 гэдэг юм тэр юм карбин тэр одоо автомат карбин л одоо хэрэглэдэг юм шүү дээ. Тийм. Тэгээд 450 м чинь ерөнхийдөө хоол юм шүү дээ. Тийм. Тухайн 230 болохоор 50 гэрэлтэй цэглэг үйлдэлтэй чексон. Тухайн буудлын буудлага хийсний дараа байгаа очиж бүгд үздэг. Тэгэхээр үзэгдвэл тухайн будах тэр яг одоо долоос буудагч нар яг тийм хотны нүх гэж ярьдаг. Тэр 2 сум, 1 сум, 2 сум нэг нүх ингэ орцсон тийм буудлага үлдсэн байсан. Тэр болоос шүү. Тухайн үед яг юу болсон бэ гэхээр байгаль орчин хөгжингүү зэрэг олон улсын энэ тэмцээ биеийнхээ байг ер нь сонирхож үздэг хэмнэгээр сайн бууцсан байна. Тэгээд нөгөө хүчтэй зэвсэгтэй оролцсон буудагч нар байна. Энэ сумны орсон байрлалыг хараад энэ жижиг калибрээр бууцсан байна. Ямар их оновчтой бууцсан бэ? Тэгээд надад тухайн үед юм шүү дээ. Ажилтаа хүсэл өндөртэй байна гэсэн сэтгэлээр надад хэлж ирсэн. Тэр учраас М7 М700 юм бол хүчин чадал бол ямар зэвсэг вэ гэдэг нь энэ дээр тодорхой ажилласан. Тийм биш. Энийхээр бол бас тийм гүйцэтгэл бол хэцүү шүү дээ. Тэр бол чадахгүй тийм. Гүйцэтгэлээ өндөр. Үзэгчд маань үнэтэй одоо мэдээлэл өгсөн танд бас ялалаа. Танд бас цааш ажилт нь албаныхны ажилд өндөр амжилт хүсье. За. Монгол улсыг зэвсэг барьсан монголчууд хамгаалж ирсэн. Одоо ч хамгаалсаар байна. Ирээдүйд ч хамгаалсаар байх болно. Эрхэм бодогч.